1 2 3 4 mic test. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд ямар гоё наадам болоо тийм ээ. Үнэхээр хүн бүрийн магнет тэнэлсэн, хүн бүрийн сэтгэл уужирсан, ирээдүйдээ бүр улам бүр ихтэй болсон. Эх орноор арт түмнээр бахархсан, хүчтэнгүүдээр бахархсан. Тинхүү бас ирээдүй хойч үедээ улам бүр одоо бид нар итгэлтэйгээр одоо байх тийм гой боломжтой гой наадам боллоо тийм ээ. Тэгээд өнөөдөр миний хувьд мэдээж 3 өдөр наадмалсан жоохон ингээд амармаар байсан ч гэсэн хэлийн чандад байгаа шавнар маань онлайн хичээлтэй байсан. Мөн Солонгосоос бас гадаадаас Монголд амралтаар наадмаараа ирсэн байгаа шавнартайгаа өнөөдөр хичээлтэй байсан учраас их одоо хичээлийнхаа танхимаас та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд хаа газрын холын ойрын ямар ч хүмүүс ойрын өдрүүдэд уулзахтаа бол наадмын сониноос ярилцж байгаа тийм ээ. Тэгээд би саяныхаа хичээлээр бас шавтайгаа наадмын сониноос ярилцлаа. Тэгээд Америкт байгаа шав маань Сан Францискод бид нар далайн эрэг дээр наадмаа хийсэн тухай ярьсан. Тэгээд багш миний хувьд бол наадмын сонин мэдээж гайхалтай сонин байсан. Тэгээд багшаа таны хувьд наадмын сонин юу байваа гэхдээ би дууны хүчний тухай ярьлаа. Тэгээд монголчууд маань эртнээс нааш тийм ээ дуутай, хууртай ард түмэн 93 наадам дээрээ нэмэгдээ дуугүйгээр наадмыг төсөөлхийн аргагүй тийм ээ. Тэгээд хаалтын тоглол бас түүний өмнөх үзүү төрөө бүх тэгээд үзүү төрөө бүхтэйгээ хамт хал уйлгын натыг дуулахдаа яаж монгол хүмүүр огшж байгаа тэр одоо үндэсний төв зэмэлт хүрээлэнгээс хамтдаа мэдэрч хамт дуулж лайв хийж байсан та нар магадгүй үзсэн баг. Түүний дараагаар тэр оройд хүчтэнгүүд маань цуглаж хэрхэн хамтдаа хоолой нийлүүлэн дуулахыг бас сонссон. Тэгээ сонирхолтой нь тэр бас фэйсбүүкээр явж байгаа одоо баг 300 хэдэн мянган хүн үзсэн тэр бичлэг бол одоо миний явдаг цуглааны тэр гоё байранд бас болсон байсан. Тэгээ би өчигдөр бас магтан дуугаар дуулаад намайг одоо бас цуглаанд явдаг магтан дуу дуулдаг гэж манай бас фэйсбүүк найзууд мэддэг тийм ээ. Тэгээд дууны хүч гэдэг бол үнэхээр гайхалтай юм гэдгийг л би одоо өнөөдөр энэ лайваараа дахин одоо та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Нөгөө талаар би эрчүүдээ чимдэг эмэгтэйчүүдтэй наадмын бэлэг болгоод эр хүн гэдэг дуу заах гэж байна. За тэгээд шинхэн Арслангийн маань аав ээж хоёр ямар гоё дуулж байгааг та бүхэн маань харсан байгаа тийм ээ. Магадгүй харж амжаагүй хүн байвал гаваач юм ягмарсан ингээд багшийнхаа фэйсбүүк хуудсан дээр шеэрлсэн байгааг хараарай. За намайг таньдаггүй хүмүүст өөрийгөө танилцуулахад дуулахур зүйн багш, вокал коуч ер нь бол багш нь сон терапи буюу дуугаар одоо хүний сэтгэл зүйг эмчлэх, дуугаар майндсетийг бий болгох, дуугаар одоо сэтгэл зүйн биеийн бядтай болгох, оюуны бядтай болгох тийм одоо сургалтыг явуулдаг дуучин ая зохиогч Ягмарсүрэн гэж энэ хүн байна. За тэгээд наадмын сонин дээр бол ярих сонин үнэхээр их байгаа тийм ээ. Одоо тэр манай шинхэн гавьяат маань том төрөө маань байна. За урнаа сайн уу найзаа баярлалаа амжилт хүсье. Тэгээд нэр лайв маань би нөгөө ингэж лайв дээр орж ирж байгаа хүмүүсээ харахын тулд селфи лайв хийж байгаа. Тийм болохоор зэрэг ээжийн минь оёж гисэн энэ хантаас магадгүй буруу ингэртэй юм шиг харагдчих магадгүй. Тэгээд би монгол хүмүүр төрийн дууллаа дуулах тэр аянг бол эхлүүлсэн байгаа би өөрөө. За тэгээд түрүү жил Солонгос Сөүл хотод сургалт эхлүүлэхээс эхлээд би одоо өөрийнхөө сургалтанд дандаа төрийн дуулалыг бол орж байгаа хүн бүртээ заах гэж хичээдэг. Сая одоо баяр наадамтай холбогдуулаад нийт Монголынхаа ард түмэн мөн одоо дэлхийд даяар тархсан монголчуудаа зориулж бас төрийн дуулаа хүн бүр хамтдаа бас гэртээ хаа байгаа газараа төрийн дуулаа дуулж эх орноо ивэж өрөөж баяа хэмээн санаачлаг гарган бас лайв хийсэн байгаа. За тэгэхээр дуутай Монголын ард түмний нууцсан юм байгаа юм. За тэгэхээр
сая Арслангийн маань аав ээж хоёр бол үнэхээр одоо монголчуудын дуугаар үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж яаж одоо бярттай тийм ээ өөртөө итгэлтэй харизмтэй тийм яаж ийм хүүг өсгөдөг юм бэ гэдгийг бол зүгээр ингээд харуулчлаа штэ бид нар тийм ээ. За багш нь Facebook дээр бас дууланхан жаргаж байна гэд тэр постыг шеэр хийсэн байгаа. Та нар маань бас Арслангийн аав ээж, шинхэн Арслангийн маань аав ээж яаж дуулж байгааг хараарай. Үнэхээр одоо бүр байглаас заяасан сайхан хоолоогоо тэд нар маань үр хүүхдүүдэд юрөөж дуулахад маш их ашиглажээ. Тийм ч болохоор наадамчин ард түмэн маань бүр тэр төрүүлсэн, үзүүрлсэн бөхчүүдийн хандлагыг харахтаа тэг зүрх сэтгэл нь хэрхэн уярч яаж ирээдүйн залуу хооч маань ямар гоё хандлагатай, ямар хайр дууран байгааг харахтаа бүр ингээд бахархаад ханамгүй байсан тийм ээ. Хоёр бүх маань хамт хоёулаа ингээд хосороо дөрвөн зүгт ингэж тийм ээ. Одоо мэхийн ёсолж байгаа тэр хүндэтгэл бол Монголын ард түмний хүндэтгэл бишрэл донд үр хөвгтөө өсгсөн тэр аав ээжийн үлгэр дуурайл юм а гэж би харж байгаа. Аав ээж нь сая орчлон би азтай төржээ гэдэг дууг дуэтээр дуулж байгааг би сая харлаа. Тэгэхээр дууны цаана хүмүүжил тийм ээ үр хүүхдээ хэрхэн одоо зөв сайн хүмүүс болгох вэ гэдэг зүйл бол дунд явж байна. Энэ аав ээж хоёрыг харахад бол маш сайхан хоолойтой. Мөн одоо хичнээн гой хоолойтой ч байсан гэсэн хоолойгоо бас дууга төдийлөн сайн ингээд дуулдаггүй хүмүүс ч бас зөндөө байдаг тийм. Энэ аав ээж хоёрыг харахад бол тэр дуугаараа дамжуулан хүүхдээ өсгөхдөө хайр дүүрэн өсгөж вэ гэдгийг би Батмагна Арслангийн одоо тэр одоо төрүүлээд бүр давчаад тийм ээ 9-ийн даваанд давчаад тэгээд гүйхтээс засуулаа үнсэд гүйж явах тэр мөчөд би ямар гой хайр дүүрэн хүүхэд өсгөж вэ энэ аав ээж нь ямар хүмүүс байна гэд тэгээ хайсан чинь би нууцыг мэдсэн. Энэ бол дууны хүч байсан. Тийм болохоор зэрэг би маш их урамшаад та бүхнийгээ бас үр хүүхдээ дуултай хүмүүжүүлээрэ дуугаар үр хүүхдээ өсгөөрэй гэж одоо та бүхэндээ бас урам нэмхийн тулд энэ лайваа хийж байгаамаа. За тэгээд манай эмэгтэйчүүд маань бол ирчүүдээ чимдэг, хорвоог чимдэг тийм ээ. Эмэгтэйчүүдгүйгээр бол хорвоог төсөөлхийн аргагүй. 93 наадмын эзэд нь бол ирчүүд байдаг. Тэр ирчүүдийн арт тал байдаг, ирчүүдийн түшиг байдаг, ирчүүдийн чимэг байдаг, ирчүүдийг хөглөдөг тэр хөг, тэр аяс, тэр аялгау нь хэн байд юм бэ? Эмэгтэйчүүд байдаг тийм ээ. Тэгэхээр би эмэгтэйчүүдэд зориулаад нөхрүүддээ аавда тийм ээ өөрийнхөө хайртай эр хүнд зориулж дуулах тэр дуу багш нь заах гэж байна. Тэгээд эр хүн гэж манай Хөдөлмөрийн Баатар саяхан энэ наадмаар Хөдөлмөрийн Баатар цол хүртсэн аюур замын долгор хичээн маань дуулсан алдартай гайхалтай гоё дуу байгаа. Тэгээ энэ дуу багш нь заах гэж байна. Тэгээ өнөөдөр бас их сонин долгор хичээн маань төрсөн өдөр юм байна. Тэгээд энэ сургалт бас энэ лайваараа дамжуулаад би долгор хичтэй төв сайхан нутгийн маань нутгаас маань төрөн гарсан Хөдөлмөрийн Баатар ялангуяа миний ээж бол долгор хичэд маш их бүр ингээд долгор хичээн доон дортой март болохоор би долгорын тоглолтыг үзье гэдэг байсан. Миний одоо ээж минь хайртай Монголын ард түмний хайртай дуучин долгор хичдээр төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Тэгээ эмэгтэйчүүд минь та нар наашаас суугаарай. Та нартаа эр хүн гэдэг дууг заах гэж байна. За яагаад би ингэсэн бэ гэхээр сая төрийн дуулыг Монгол хүмбэр дуулъя гэдэг лайв бяцхан дээр одоо сургалт гэх юм одоо тийм бяцхан тэр цагийн маань YouTube-аар бас харсан хүмүүс ямар гоё сэтгэлтэй багш вэ баярлалаа гэж хэлсэн. Тэгээд бас нэг залуу болохоор миний ихнэр таны сургалтыг дагаад ингээд дуулаа сууж байна гэд надаа зургийг явуулсан. Тэгээд миний үнэхээр хайр хүрсэн. Тэгээд би үнд та бүхэндээ өөрийнхөө одоо чаддаг мэддэг те чадвар туршлагаараа дамжуулаад дуулах арга зүй дуулах чадварт
багахан ч гэсэн тусал нэмхийг хүсэж байна. Тэгээ та нар маань лайк дараад бас шеэр хийх юм бол намайг бас дэмжин нөгөө талаараа энэ төв дэлхий дээр монгол хүмүүс маань дуугаар дамжуулж бас нөгөө талаар дууны хүч, оюуны хүч, тийм ээ, биеийн хүч, сэтгэлийн хүчээр энэ олон тэрбум одоо хүн төрөлхтний тийм ээ энэ олон тэрбум дундаас цойлон гарна гэж би итгэж байна. Тэгээд намайг дэмжиж бас шеэр лайк хийгээрэй. За халуун илгэн нутгийг дуусан тийм ээ үзүүлж төрүүлж үзүүлсэн бүгчүүд маань шагналан аваад цолоон аваад гарч ирж байхад стадион дүүрэн ард түмэн хамтдаа дуулсан. За тэгэхээр миний шавнар ч гэсэн бас багштайгаа хамт дуулсан баг. Тэгээ ер нь бол тэр одоо цэнгэлдэх хүрээлэн дүүрэн тэр дуулж байгаа монголчуудын дунд одоо гадаадын хүмүүсийн дунд ч гэсэн үзэгчдийн дунд, аялагчдын дунд магадгүй хэн нэг хүн би солгоо холоотой шүү дээ дуулмаар байвч ингээд нөгөө амаа нээж чадахгүй сууж ясан байгаа ах гэж би бодчихв. Тэгээ тэр хүмүүс бас надтай багштайгаа хамт байгаарай. Тэгээ багш нь ялангуяа би ганцаарчсан сургалтаар бол яг юун дээр гацаад байгаа вэ гэдгийг нь хэлж өгдөг. Яаж одоо тэгэж дууныхаа өнгийг зүг болохгүй, яаж өөрийнхөө байгаа одоо төвшнөөс илүү одоо дээшлэх вэ гэдгийг багш нь зааж өгдөг байгаа. Харин өнөөдрийн хувьд бол юу одоо та бүхэндээ бас санал болгох гэж байна гэхээр нэгдүгээр дуулахдаа аль болохоор цэг зогсоод за тэгээд өөртөө итгэлтэй. Одоо сая Арслан маань харуулсан шүү дээ. Би төрүүлнэ гэж хэлээ. Эхнэртэй ч гэсэн би төрүүлнэ гэж хэлжсэн гэж байна. Тэгээд тэр төрүүлнэ гэж төсөөлсөн тэр төсөөлөл маш их зүйлийг бий болгосон гэж харж байгаа байхгүй юу? Тэгээд багш нь бол дууны хичээлдээ төсөөллийг маш их зав. За төсөөлөөр. Жишээл одоо миний Америкт байгаа шат маань болохоор Титаник киноны дуу дуулж байгаа. За тэгэхээр төсөөллийг хоёулаа бий болгохын тулд яах вэ? За тэгэхээр төсөөл одоо бид нар багштайгаа яг энэ хугацаанд өөрийгөө гой дуулж яах гэж төсөөлөөр. За тэгээд ер нь зогсолт бол дуулахад биш дээ караокеч бай, хаач бай. Одоо дуулахад аль болохоор хөлийнхөө улам дээр бүтнээр зогсоод бүр ингээ хүндийнхаа жинг ингээд өгөөд газарлаа ба ямар нэг ингээд сул ч юм уу те инхээр зэрэг дууны хүч бас ингээд яг зөв тэгш гардаггүй. За тэгээд өмнө миний лайвуудыг үзчихсэн хүмүүс бол мэдчихэж байгаа тийм ээ маш гоё өөртөө итгэлтэй тэр зогсолтыг бий бол. За тэгээд магадгүй сууж байгаа дуулсан тохиолдолд тийм одоо гарцаагүй шаардлага гарах юм бол сандалныхаа зөвхөн уут гэсэн дээр 3 нэг дээр цэцэлсоо за нэгэж эргэжтэйчүүд бол гоё хангарсан шүү дээ тийм. За тэгээд хамгийн гол нь дуу аваа гарахад одоо саадгүй байхаар за тэгээд амьсгаагаа чөлөөтэй аав аль болохоор мөр цээж төхөлцөхгүй байх. За тэгээ энэ амьсгааны нарийн техникүүдийг бол ганцаарч гэсэн хичээлээр бас шин задаг байгаа. За тэгээд 93 наадмыг чимж байгаа эрчүүдийг чимдэг бүсгүүчүүд нь найсраа анхаалаа хандуулаарай. Тэгээд би багш их базрын хөгжим, ил давгад орчимшүүлэг, эр хүн гэдэг дуу маш богинохон хугацаанд түргэн заахыг хичээ. За тэгэхээр яанаас доллогоор гав яа тийм доллогоор ардын жүжигч чинь доллогоор хөдөлмөрийн баатрын дуусан доо би бараг чадахгүй хаа гэж бодол зурсхийх баг. За тэгэхээр багштай байгаа учраас за би чадах юм байна гэж бодоорой. За багш нь ер нь бол хичээл дээр маш нарийн зүйлүүдийг хэлдэг ч гэсэн энэ удаа би тоонтой хэдэн зүйлийг юуны түрүүн эхлээд аяас. За аяыг бол зүгээр аагаар за их хүмүүс амаа ингээд зууцсан байдаг учраас амаа аль болохоор нэгээ гэж завдахгүй бас зүгээр гэж завсраа. Жишээлбэл за эхлээд шууд ингээд дуулдгүй байсан хүмүүс дуулдаг хүмүүс шууд ингээд үгээрээ ингээд дуулаад явчихад бол асуудал байдаггүй. Дуулдаггүй байсан хүмүүс эхлээд аяныхаа өнгийг олно. Дараа нь тэр аяныхаа учрыг олоод хурдан өнгөөс өнгөнд шилж гэдэг одоо олон одоо дараалсан ажиллагаанууд гэх юм уу да тий дуулах үеийн тийм зүйлүүд байна л да. Гэхдээ эхний удаад бол аагаар за энэ дууг сурахтаа би багшийн дуулж байгаа тэр аяыг тогтоогоод тэгээд яг өөрийнхөө оюун ухааныг төвлөрүүлээд тэгээд ихний удаа өвөг
Үггүйгээр аа гэж дуулъя гэж бодоорой. За хамгийн гол нь би чадахгүй гэсэн бодлоо арилгах. Би чадахгүй байж магадгүй гэсэн бодлоо арилгах. За. За эхний энэ мөрдөр яах вэ гэхээр сүүлийн одоо чухам үннийг цөөн үгээр хэлдэг гэдгийг дэг гэдэг дээр 4 удаа барих юм. Тэгэхээр 4 удаа барина гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 1 2 3 4 гэдэг. Энэ дууны онцлог бол мөр болгоны төгсгөл эхний 2 мөр дээр одоо нэг бадаг дээр ярина гэсэн 3 бадагтай дуу. Эхний 2 мөр дээр нь 4 удаа бариад тэгээ 3 дахь мөр дээр нь 3 удаа барьдаг. Жохон онцлогтой. За тэгэхээр зэрэг багшийнхаа хэлснээр яг энд нь 4 удаа барих юм байна. Энд нь 3 удаа барих юм байна. 3 гэдэг нь 1 2 3 гэж явах юм байна гэдээ ойлгож байгаа заа юу. За. Сайн нэгдүгээр мөр явсан тийм ээ. Зөвхөн аягаар. Дахиад 4 удаа барьж байгаа. Энд бас 4 удаа. Одоо энэ дээр 3 удаа. Энд дээр 3 удаа 1 2 3. Тэгэхээр одоо яаж явах вэ? Багш нь төрөвчд зааж байгаа учраас нэг бадгийн яг бадгийн үгэн дээр төгсгөлүүдтэй эхний 3 мөрөнд 4 удаа бариад дараагийн 4 дахь мөр дээр 3 удаа бариад дараагийн дахилт руугаа орох юм шүү заяа. Тэгэхээр лайв учраас та нар маань дахин сонсоод тэгээд энэ одоо аялгүй энэ одоо хэд барих хэдрийг бол давтаа сурчих юм бол сурчин за. За тэгээд дахилт руу орлоо. Энд дээр 2 удаа. 1 2 удаа барьлаа. Одоо 3 удаа барина. Энд дээр 3 удаа барина шүү за. Дөрөвч байж болно. Тэгэхээр дахилтнаас дараагийн хөгжим байгаа учраас ороход өгдөг. За, ерөнхийдөө аялахад бол юм байна. За, тэгэхээр багш нь төрийн дуулалыг юундаар одоо тэр лайвдаар бас хэлсэн байгаа. Үгийг одоо энгийн ярьж байгаагаас илүү арай жоохон тод хэлнэ. Тод хэлнэ, гээгүүлэгчээ тод хэлнэ. За, тэгэхээр 2 дугаар баддаг, 3 дугаар баддаг, 3 бадагтай байгаа те та нар маань одоо дууныхаа үгийг гаргаад авсан байгаа хэрэг бодож байна. За. Өнөөдөр эмэгтэйчүүдэд би тусгай гой сурпрайз хичээл хийж байгаа багш нь. За тэгмүүд эрчүүд маань бас бид нарт дуу заахгүй махтаа гэж бодож байгаа. Амлчууд яг сайн мэдгүй ямар ч байсан та нар маань бас лайвд гой бичээрэй, комент бичээд мөн YouTube дээр ч гэсэн комент бичээрэй. Тэгээ мөн магадгүй хэлийн чандаас цахимаар сурмаар байгаа. Хөдөө орон нутагт магадгүй одоо яг би болохоор 1-р сургуулийн уртад манай сургалтын танхим байгаа шүү дээ. Тэгээд ирж амжихгүй хүмүүсүүд бол онлайнаар ганцаарчсан яг өөрийнхөө хоолойнд одоо тохирсон тийм одоо дуу өөрийнхөө хүсэж байгаа дуу сурахаар одоо хүсэлттэй байвал багшгаа чат бичээрэй за. Тэгээ Европ байгаа хүмүүс энэ төр цаг яах вэ гэдэг. Тийм цаг бол ганцаарч гэсэн хичээл учраас цагаа яг тохироо явчихдаг. Тийм тэгээд багш нь одоо солгоо хоолойг засартаач гэсэн юм маш их аз жаргалтай байдаг. Сонин. Тэгээд надад одоо ийм авиасыг бурхан өгсөн. Нөгөө талаар одоо яг дуулж чаддаг болчоод ингээд урам зориг авч нүдэн гэрэлтэж тэ амьдралд одоо улам бүр итгэл найдвар одоо баяр хөөртэй ингэж нисэж байгаа тэр шавнараа харахтаа би өөрөө маш их эрч хүч энерги авдаг учраас би
дуулах одоо энэ арга барилыг заахтаа маш баяртай байдаг. Тэгээд уралдаанд бэлтгэх юм уу, эсвэл янз бүрийн одоо сургууль ирсэн урах гэж байгаа, эсвэл одоо гадаад оронд те өөрийнхөө Монгол хүнийхээ одоо давуу чанарыг харуулах гэдэг одоо ямар ч хэлээр дуулах тэр дуунууд яг маш надад тусалдаг юм байгаа. За тэгээд одоо үгээрээ явчихдаг уу? Үгээ болохоор яах вэ гэхээр энэ дууны хувьд бол яг хурдан дуу биш, дунд зэргийн темптэй энэ дуу учраас аялгуун дундаа гоё үгээ оруулахад зүгээр сэтгэлээсээ л гоё үгээ хэлээ явуулаарай заа ёо. За ингээд сая аялцсан байгаа. Одоо багшигаа дагаад үгээ тэр аян дээр ингээд гоё наалтуулдаг барай заа. За комментод орж ирж байгаа комментуудыг би сайн харж амжихгүй байна уу? Сайн урьж ирчээ. Солонгос таад маань гоё наадсан уу? За. Үржигчэн гоё эр хүн доо танд гоё зохино шүү. За. За зөндөө олон хүмүүс байна. Тэгээ бүгдийг бас харж амжихгүй л байгаа. Нөгөө миний шав байна шүү дээ. За яасан уу? Тэгээд ер нь энэ дуу болохоор ер нь долгор ич маань болохоор зэрэг меццо сопран буюу эмхтэй хүний хоолойгч сопран, меццо сопран айлт бүр нарийн сопран болоо. Гэхдээ сопран дотроо бас яг мэрэгжлийн дуурийн одоо дуучдын хувьд мэрэгжлийн дуучдын хувьд бүр олон болоо явждаг. Гэхдээ ерөнхийдөө нарийн хоолой нь бол сопран. За бүр нарийн бүдүүн хоёрын завсны хоолойг болохоор меццо сопран гэж хэлдэг. Бүдүүн хоолойг болохоор айлт гэж хэлдэг. Тэгэхээр энэ дуу бол өөрөө меццо сопран хоолой зориулагдсан бас айлт хоолойтой хүмүүс ч гэсэн дуудаг. Сопран хоолойтой хүмүүс дуулахад жоохон дордоодох магадлалтай. Гэхдээ ямар ч байсан дуу асуурчих заяа. Тэгээд яг өөрийнхөө хоолойд тохирсон панаграм яг өөрийнхөө өнгөнд тохирсон. Жишээлбэл нөгөө нэг одоо жишээлбэл өөрийнхөө арсны өнгөнд тохирсон хувцсыг өмсдөгтэй адилхан өөрийнхөө яг хоолойны онцлог тохирсон тэр өнгөнд тааруулж дуулдаг. Тэгэхээр тэр нарийн зүйлсийг бодвол бас сургалтаар хэлдэг ам өөртөө гой тохирсон гой тэр өнгөнүүд дээр дуулах шүү. За. Чулуушиг хатууч уяхнаас сэтгэлдээ
үг гарч ирж байгаа тийм ээ. Тэгээ хүмүүс ихэвчлэн ад биш гэж ойлгоод байдаг. Тэгээ ад биш гэдэг үгийг одоо миний Америкт байгаа шав маань судлаад багш энэ ямар утгатай вэ гэдэг. Тэгсэн багшаа би яг үндэ судлаад олцсон байсан гэдэг. Тэгээ тэр хэсэг болохоор бүр бичлэгтэй надад явуулсан их хөөрхөн. Тэгээд Монгол тулартны 100 дуу гэдэг нөгөө юу байдаг штэ тий төслийн хүрээнд эр хүн гэдэг дууны нэвтрүүлэг дээр 0.33 дахь секунд дээр байгаа. За доллар эгч маань юу гэж тайлбарсан бэ гэхээр би ил давагд орж байгаас асууж байсан. Би нэг үг жоохон ойлгомжгүй байна гэд. Тэгээд тайлбарлуулахад ад биш гэдэг үг болохоор бүхний дээгүүр, бүхний тансаг, бүхний эрхэм гэдэг ийм утгатай үг гэж хэлсэн гэдэг. Тэгээ миний одоо шав бүр ингээд судлаад тэгээ багш руугаа бүр бичлэгийг явуулаад тэгээ ийм утгатай үг орсон бас байгаа. За тэгээ та бүхэндээ баярлалаа. Тэгээд эмэгтэйчүүд, ээж нар, бүсгүйчүүд минь тэ амьдралын түшиг ирчүүдээ тийм ээ гэрийнхаа түшиг эр хүндээ зориулж энэ гоё дуулаарай. За тэгээд ойрын одоо энэ 2-3 хоногийн наадмын тэр хамгийн гоё одоо тэр барилдаан тийм ээ тэр бүхний төгсгөлийн тэр маш гоё зүйл болохоор дарган нутгийг дуулсан тэр бүгчүүдийн дуу тэр одоо төрөлхийг харахтаа би маш их урам авч тэгээд яг өнөөдрийн лайва хийж байгаамаа. Тэгээд таны үр хүүхэд ч гэсэн тийм ээ авраг арслан тийм ээ дэлхийд цуутай дэлхийд бүр ингээд дэлхийд аяар бахархсан тийм хүмүүс болохын тулд та аав та ээж та дуулдаг байгаарай бас хүүхдүүдээ дуулахад нь дэмжиж байгаарай. Тэгээ магадгүй яаж дуулахаа мэдэхгүй байх юм бол дуулахор зэн баш нэг мөрсөл надтай холбогдоорой. Тэгээ та бүхэн маань дууланхан жаргаж ирээдүйдээ итгэл найдвар дүүрэн баяр хөөрөөр дүүрэн дуутай, хууртай, бяртай, бяттай, аз жаргалтай өдөр бүрчин дуутай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоос дуулахор зэн баш мэгмэрсэрэн та бүхэнд ийхүү энэ лайв хичээлээ төлөвлөлөө. Баярлалаа. Та бүхэнд хамгийн сайн сайхан хүсье өрөөё.